Сайн байна уу? За шинэ оны мэнд хүргэе. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. За шинэ он гарч миний эхний бичлэг маань постлогдлоо. Маш удаан хугацаанд бас бичлэг оруулаагүй. За тэгээ шууд шинэ ондоо шинэ бичлэгтэй өгч байгаа. Миний хувьд бол одоо маш гоё байна. Энэ бичлэг маань ямар утгатай вэ гэвэл би өмнө жил болоос яг оны сүүлд бол яг өмнөх жилээр дүгнсэн тийм бичлэг хийжсэн. Тэгээд энэ жилд одоо хийж амжаагүй байсан учраас түүнийгээ ярахтаа зэрэгцүүлээд vision board-ийн талаарх ярилцах болно. За vision board, dream board гэд та бүхэн ер нь одоо шинэ зорилготой ер нь яаж гаргадаг вэ? За миний хувьд болохоор анх dream board-оо яг юм гараараа бүр ингээд зурж би ч өөрөө зурах сонирхолтой дуртай. Тэгээд гараараа зурж ингээд dream board-аа хамгийн анх хийжсэн байдیں۔ За ер нь 3 удаа л ийм vision board ер нь хийж байна. Дараагийнх нь бол яг өмнө жил 1 сарын 12 хавцаа яг стикерүүд ингээд бүр зорин сонгож жагаад бүр яг нэг өөрийнхөө 25 оныхоо зорилгоо тодорхойлсноор тийм 2 цаасан тийм vision board-ыг бол өөртөө хийжсэн. Одоо энэ 2025 оныг дүгнэхэд бол миний тэр vision board-ыг маань биелэлээ олсон гэвэл нэг 60% та биелэлээ олсон байсан. За яг нэг нэргээ бодоход өмнө жил бас яг өөрийнхөө зорилготой зэрэгцүүлээд хүслээ биелүүлэхийн тулд би юу хийжсэн бэ гэвэл 13 хүсэл гээ та нар мэдэх үү 13 хүслээ 31-ний хүртэл 12 хүслээ бичиж бэлдээд шатаагаад нэг өдрөөр шатаагаад 13 дахь хүслээ ингэж нээж хардаг. За би тэгээд яг өмнө жил яг нэг анх удаа 13 хүслээ яг цаасан дээр бичиж агаад өдөр шатаагаад тэгээд 13 дахь хүслээ харж исэн. 13 дахь хүсэл нь болохоор яг өөрөө хичээж тэр хүслээ одоо биелүүлэх байсан. Тэгсэн чинь миний юу байсан бэ гэвэл YouTube channel маань байсан. За YouTube channel-ыг би өөрөө одоо 1 жилийн хугацаанд илүү их идэвхтэй байлгаж маш олон бичлэг оруулж иж тэр хүсэлдээ одоо би илүүлэх байсан бодлоо миний хувьд бол бас яг хараахан тэгж чадаагүй. За бусад хүсэл маань ерөөхдөө цаанаас одоо би илүүлэх ч юм уу тийм өнгө утгатай байсан. Өмнө жилийн зорилгоо ингээ бодоод үзэхэд яг нэг 60% та биелсэн надад бол санагдаж байгаа. За өмнө жилийн үед миний зорьсон яг маш чухал хүслүүд маань хүртэл биелсэн. За англи хэллийг аялангаа суралцах хөтөлбөрөөр явна гэсэн би яваад ирсэн. За тэгээ 2-3 брэндүүдтэй хамтарч ажиллаж чадсан. За ажилдаа сайн байж шилдэг ажилтан болно гэсэн бас болж чадсан байгаа. Гэх мэт ингээ миний хүслүүд маань биелсэн. Нөгөө 13 дахь хүсэл биелээгүй YouTube channel-д итгэвтэй байх маань арай жоохон бага байсан учраас энэ жилийн миний номер 1 хүсэл бол YouTube channel-тайгаа ер нь итгэвтэй байна гэсэн. Тэгэхээр та бүхэн надад хамт байгаарай. За энэ жилийн vision board-ыг би илүү сонирхолтой хийсэн. Найз найзуудтай ер нь октоудаараа хамтдаа хийсэн. За 12 сарын 25-ны өдөр буюу Merry Christmas-ийн өдөр бид нар найзындаа ирсэн. За ирээд ширээ засаад vision board-ыг бэлтгэхээр ингээ биднэрт зориулсан самбар, за тэгээ бидний хүсэлд зориулсан стикер, зургуудыг бүр манай найз маань ингээ тусгаалan гоё бэлтгэсэн байсан. За бөөндөө бүр маш гоё өөрийнхөө ирээдүг төлөвлөөд хүссэн одоо бордуудаа хийж хүлээж авсан. За нэг иймэрхүү болсон байгаа. За тэгээ нь олуулаа хийх их сонирхолтой юм билээ. За миний хувьд энэ жил бол ер нь бол маш тийм эрүүл амьдралын хэв маягтай бас маш төлөвлөгөөтэй бүх зүйлийг илүү нарийн нандин төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр тэгээд төлөөний дагуу YouTube дээр ч идэвхтэй тийм тасгал хөдөлгөөн хийсэн ч юм уу. Ер нь тийм амар сэтгэлийн амар амгалантай тайван байдлыг аягүй хүсэж байгаа. За тэгээ хүний ер нь хүсэл гэдэг илүү хүсэл зориг гэдэг бол илүү одоо ирээдүйн гоё гэрэл гээгээ байдаг. Тэгэхээр энэ жилийн хувьд та нэг тийм олон юм бас төлөвлөгөөр яг чухал гэсэн зорилгоодыг гаргавал илүү дээр юм шиг миний хувьд бол санагцсан. За тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо илүү спешиал бас сайхан жил байна гэдэгт итгэлтэй байна. 2025 он маань ч гэсэн миний хувьд маш гоё дурсамж бүтээсэн сайхан жил байсан. 25 онд хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ маш их зүйлийг сурсан, маш сорилттой, бас маш сонирхолтой жил болж өнгөрсөн. Миний vision board маань нэг иймэрхүү болсон байна. За хэрвээ та нар маань хийж амжаагаа бол ерөөсөө оройтойгүй шүү. Энэ жилээ гоё төлөвлөөд хийгээрэй. За тэгээ миний vision board-тэй ингээд хамт байж миний яриатай хамт байсан маш их баярлалаа. За энэ ер нь зорьсон төлөвлөгөө маань биелэлээ олдог шүү. Минийх өмнө жил тэрний өмнө жил ч гэсэн ер нь ингээд биелжсэн. Тэгээд энэ удаа их бүр илүү спешиал байсан учраас би vision board-ороо бичлэг оруулъя гэж бодсон юм аа. За тэгээ надтай хамт байсанд маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн илүү сонирхолтой бичлэгийг оруулахыг хичээн. Тэгээд та бүхэн хэрвээ үзсэн бол комент үлдээгээрэй, лайк дараарай. Маш их баярлалаа. Баяртай.